Монгол ардын уламжлалт тоглоом, сургалтын чиглэл хэл яриа, зорилго шагааг нэрлэх уламжлалт тоглоомын аргатай танилцах. Хүүхдүүдээ энэ юу вэ? Энэ бол шагаа. Хичнээн шагаа байна мэй хүүхдүүдээ? Олон шагаа байна тийм ээ? Нэг шагаа хэдэн талтай байна вэ? Бүгдээрээ тоолоод хамтдаа нэрлэе. Энд 4 шагаа байна. Шагаа 4 талтай. Талуудыг хамтдаа нэрлэе. Тэмээ, морь, хонь, ямаа. Энэ 4 шагааг 4 бэрх гэж нэрлэдэг. 4 бэрх буугаараа аз хэмэртэй болов. Шагааг орхиж тоглохдоо хийх үг. Морь буугаараа молор ирднийг минийх болог. Хонь буугаараа холбоо дүрэн онтой болог. Тэмээ буугаараа тэрэг дүрэн ноостой болог. Ямаа буугаараа сав дүрэн сайлтай болог. Бүгдээрээ шагаа надгаа тоглоомын төрлөөттэй танилцъя. Морь уралдуулах. Шагаа шүүрэх. Шагаа таалцах. Бөхцөг нислах. Алаг мэлхий өрөх. Эдгээр тоглоомыг аав ээжтэйгээ хамтарч тоглоорой хүүхдүүдээ.